Сайн байцгаана сонсогчдоо. Та яаж эхлэх вэ? Боловсролын подкастын анхны дугаарыг сонсож байна. За манай эхний дугаар яаж гүйж эхлэх вэ гэсэн сэдвийн доор манай зочин Баасангийн тэгшээ оролцож байна. Бас урилгаар хамтран хөтлөж байгаа Тамира инх Тамир оролцож байна. За сайн уу? За сайн байна уу сонсогчдоо. Сайн уу. За юуны төрөнд урилгыг хүлээж авсан та хоёрт баярлалаа. За одоо шууд асуултанд оръё. За тэгшээ та өөрийгөө танилцуулна уу? Хаана амьдардаг вэ? Ямар ажилд үйл эрхэлдэг вэ? Тэгээ тий хизэнээс гүйж эхэлсэн бэ? Яагаад гүйж эхэлсэн бэ гэдэг. Аха. За сайн байцгаана уу бүгдээрээ. Намайг тэгшээ гэдэг. Одоо Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод амьдарч байна. За тэгээд би өмнө Японд нэлээд удаан хугацаанд амьдарч ажиллаж байгаад одоо Сан Франциско хотод software engineering мэргэжлэр одоо ажиллаж амьдарч байна. За бүх тухай одоо хэлж байгаа тухай ярих подкаст учраас гүйлтийн тухай яриж бодож байна. За миний хувьд ахын бол ойролцоогоор 4-5 жилийн өмнө анх Нью-Йорк хотод очиж амьдарч эхлээд гүйж эхэлсэн. За тэгээд гүйж эхлэх болсон шалтгаан маань болохоор хамгийн ихэнд та бүхэн Нью-Йорк хотын Central Park-ыг санаж байгаа маш алдартай кинон дээр гардаг аюу гой тийм ногоон өнгөтэй парк байдаг шүү дээ тий. Тэгэл хүмүүс тэр кинон дээр ингээл гүүгээл тэгээд тэрэн дээр ингээл юм яриад камер ингээл тэрний бичлэг хийгээл аюу гой тийм кинон дээр гардаг мөрөөдлийн юм шиг гадаад тэнд гүйж үзэх юм шиг гэдэг сонирхол байсан учраас тий. Ихэлж гүйж ихээс гэж хэлж болно. Тэгээд бас тийч олон гүйдэг тийм найз үзтэй болсон. За тэгээд тэрнээс хамгийн анхны гүйх тийм санаа гарч гүйж эхэлсэн. За тэгээд түүнээс хойш ерөөхдөө гүйгээд ойролцоогоор 4-5 маратон одоо бүтэн маратон тэ 42 км баг гүйсэн. Одоо хажуугаар нь бас жижиг хагас маратон гэж яддаг. Тийм гүйсэн. Гэтэ одоо сонирхолтой үүднээс гүйдэг. Тийм мэрэгжлийн гүйлтийн хүн биш. Зарим тийм нөө Монголын мэрэгжлийн хүмүүс байдаг шүү дээ. Тэртэй асуултууд би бол ингээд чигтээ уруу. Тийм сонирхолтой үүднээс тийм гүйдэг. Тийм хүн байна. Сая хоолойг сонссон чинь шууд нөгөө ямар ном тайлбарлаад байгаа юм болов гэж бодлоо л доо. Тэгсэн чинь биднээсийг ном уншихаас илүү өөр талаараа бас өөрийгөө таниулж байгаа юм байна. Баярлаа. Тэгээд би бол одоо гүйдэггүй хүн. Тэгээд гүйдэггүй хүн болохоор бас намайг юм асуугаасаа гэж бодож оруулсан байх гэж бодож байна. За тэгэхээр одоо би огт гүйдэггүй хүн л дээ. Тэгэхээр одоо яг гүйж эхлэхийн тулд хамгийн түрүүнд би яг юу анхаарах хэрэгтэй юм болоо те. Одоо ямар хувц хэрэгсэл өмсгч гэдэг юм уу, ямар бэлтгэл хэрэглэх хэрэгтэй гэдэг юм бол. За би өөрийнхөө туршлагатаар сурвал одоо үндэслээд ярих юм бол хамгийн түрүүнд гүйж эхлэхдээ мэдээж яагаад гүйж байгаа гэдэг шалтгаан байх тий. Гэхдээ ямар шалтгаанаар хүмүүс гүйж эхэлж болно, жин хасагч гэдэг юм уу, туурах, эсвэл эрүүл болох, эсвэл хөдөлгөөн хийх хэрэгтэй болох, эсвэл шинэ найзуудтай болмоор байна. Эсвэл гавь газарт одоо гүйж үзмээр нь юу ч юмсан болно. Тэгээд гүйж эхлэхдээ тэр өөрийнхөө шалтгааныг бодоод тэгээд гүйж эхлэв. За тэгээд хувцсны хувьд дуртах юм бол хамгийн түрүүнд миний бодлоор чухал зүйл бол готлоо маш зөв сонгох хэрэгтэй. Гүйлтийн пүүз готлоодоо зөв сонгох хэрэгтэй. Учир нь юм бол яг ингээд хүн гүйж явахдаа гүйлт яг ингээд тэр гүйхт хичнээн мянган алхам хийж байгаа. Тэр алхам гүйч чинь биеч чинь нөлөөлөх болно. Ялангуяа гүйлтийн тэр алхам маань зөв байх муруу байх юм бол тэр нь дээшээгаа ингээд хөл мөч, үе мөч за тэгээд нөгөө бэлхүүсний яснууд гэх мэт тэднэрт маш өндөр нөлөө үзүүлдэг учраас тэр гүйлтийн гутлыг хамгийн чухал сонгорой гэж хэлмээр. За тэгээд гүйлтийн гутлаа зөв сонгоцсон байхад дээдлийн дээр шорт мод будал гэдэг нэг хайхтар яа байхгүй яасан. За тэгээд ингээд зарим хүмүүс салхины би одоо зарим нэг Монголд гүйдэг гэсэн найдад санаад байгаа тэр ингээд амар шүү дээ. Салхи хамгаалагч гэдэг ингээд бөө юм ингээд давхарлаа их ямар ч хэрэг байхгүй. Аяндаа ингээд гүүгээд ирэхээр чинь хөлсчин гарах нь ойлгомжтой. Тэгээд халууцаад ирэхээр чинь тэр салхины хамгаалагч мууч байсан байгаагүйгаас би чи сайхан халаад ирэн тэгээд ингээд нэг. За тэгээд нэг сансан зүйл нэг Монголын нөхцөлд гүхээр жоохон яхаарахгүй нүүр чинь эмэгтэй хүмүүс ирэхдээ өмлөөгүй нүрээ бас сайн анхаарах хэрэгтэй юм шүү. Тэгэхээр маск зөөх юм уу? Яг эсвэл нарны содгосоо сайн амтгах. Тэгээ марны хамгаалалттай малгай зүсэх.
Ялангуяа Монголын нөхцөл. Би өмнө өөрөө санаж яхин. За Монголд гүүгээд ирсэн чинь бүр тасар болчихсон. Хэрсэн тийм манай гэрийнхэн бүр шоолоод гэртээ орсон. Чи юу болсон юм бэ? Утаанд явжаад ирсэн байх шиг болсон байсан. Тийм болохоор тийм тэр тухай анхаарах хэрэгтэй. Тэр утаач бас нөлөөсөн л бахал та. Тийм магадгүй. За тэгэхээр хөтлөгч ном маань бас өөрөө гүйдэг хүн байгаа. Тэгэхээр яг энэ асуултан дээр нэмж хэлэх зүйл байна уу? За өглөөгөр болон орой харанхуйд гүхэд тод хувцсамсвал маш сайн. Тод хувцас одоо гэрэлтдэг фосфортой тий. Фосфортой юм нүуд эдэж штэ судалтай. Ойлгогчтой фосфортой. Тий. Эсвэл заримдаа яг юм нэг галчидэн шиг юм алгаа салгаа байдаг. Юугаа харахад тий. Замаа харахад тэр айгуу чухал. Ер нь бол аюулгүй байдал бол хамгийн чухал штэ тий. Тэгэхээр тэрэн дээрээ сайн хараарай. Ер нь бол миний бодлоор дулаан хувцсан дээр гэж боддог. Ягаад тэгэхээр гүүхлээс чинь одоо ингээд баг зарцна гэдэг юм уу хамаг булчингууд ингээд юугаад ирэн штэ. Хүүтэн болоод тэгээд одоо тэр нөгөө хүчээ гаргаад байдаг булчингууд ч одоо ингээд юугаа хүүтэн болоод ирэхээр чинь сайн одоо дулаахнасаа илүү сайн ажиллаж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол дулаахан л явж байгаараа. Тэгээд би заримдаа юу байдаг штэ. Жохон тийг халууцаал дээ. Би халааж малаасны дараа бол тэгэл барайл гүчтэй. Эсвэл нөгөө нэг юугаараа бэлхүүс эднэрээр ингээл уяал. Сая хөтлөгч нам маань бас яг гүйдэг хүмүүсээс айгүй их сонсдог зүйлийг нэг дуртчих шиг бодлоо халаалт гэдэг. Тэгэхээр энэ яг гүйж эхлэх өмнө халаалт хийх хэрэгтэй гэж яриад байдаг. Тэр нь яг ямар учиртай зүйл юм лөө? Бас одоо гүйж дуусаад сонголт хийгээд байдаг. Яг тэр хоёр нь хоорондоо тийм ялгаатай зүйл юм уу? Яг юу юм болоо? Яг шаардлагатай юу? За гүйхээс өмнө халаалт хийх бол маш чухал. Гүйснийгаа дараа мөн тэрийг сонголт тий. Халаалт маань бас сонголтоор хийдэг. За тэгээд тэр бол хоёр бол маш чухал зүйлээ. Тэрийг бол заавал хийх шаардлагатай. Ялангуяа хүүхээс өмнө биеэсээ сонгож баг зэрэг халааж хэрэгтэй. Сонголтын дасгалуудыг ийн. Тэгээд хэрвээ цаг нь гайх авах юм бол нэмээд баг зэргээр хөдөлгөөний дасгалуудыг бас хийж болно. Тэгснээрээ хүүхээс өмнө халаалт хийгээ сонголт хийх юм бол тэгснээрээ хүүхд дундаа гэртэл авах магадлал нь хамаагүй байх хэрэгтэй гэсэн үг. Яг нөгөө нэг та бүхэн мэдээ сагсан тоглохоос өмнө тэр чигээр орох юм болоо тэгээд нөгөө нэг шагаага мултлал гараа ингээл тулгаал нэгдэг шүү дээ. Тэрнтэй адилхан яг хүүхдэн ч гэсэн ингээд адилхан өмнө дандаа халаалт дандаа сайн хэрэгтэй. За тэгээд гүйснийхаа дараа сонголт хийж байгаа гэдэг нь болохоор нөгөө ядарсан тэр ажилласан байхан булчингуудаа буцаагаад хэвийн хэмжээнд оруулах тэр үйл ажиллагааг хурцуулж байгаа гэсэн. Тэгээд тэрнээр бас маш сайн анхааралтай хэрэгтэй. Та тийм ерөөсөө гүүхээс өмнөх болон дараа ойролцоогоор нэг ихтэл 5 минут тий 2-3 минут ч гэсэн хамаагүй баг ч гэсэн сонголтуудыг хийх хэрэгтэй. Тийм дараа нь тэр бол маш хэрэг урт хугацаанд хэрэгтэй зүйл байгаа. Зөв. Би халаалт гэхээр нэг халах юм багт гэж бодсон шүү дээ. Тэгсэн чинь сонголтыг бас халаалт гэж хэлдэм байх шүү дээ тий. Зөв. За тэгэхээр гүйж эхлэхдээ тэгвэл ер нь хоол хүнсний тал дээр ер нь юу анхаарал зүгээр вэ? Одоо жишээ нь өлөн гүйж болд юм болов уу? Яа тийм бол тийм зориултын бэлтгэл хэрглэж байгаад гүүл илүү амар байдаг юм болов уу? Тийм. За миний хувьд ах юм бол гүүхтэй ерөнхийдөө хэр зэрэг удаа хугацаанд ямар зайд гүйж байгаасаа хамаардаг. Хэрвээ ойрын зайн гүйл тухайлбал 1 цаг гүйч юм те тэр нь ойролцоогоор нэг 7-8 км-ийн дотор гүйчих тийм гүйлт байх юм бол ерөөдөө юм идтгүү тэгээл гараад гүйчдэг гэж болно. Усуугаал за тэгээ сайн л ах юм бол нэг банан иддэг ч юм уу те. Тэгээд ерөөдөө өглөөний тийм жижигхэн гүйлтүүд ах юм бол шууд гаргаждаг. 1 цагаас дээш ялангуяа 2-3 цагийн урт хугацааны гүйлт ах юм бол замдаа идэх тийм энергийн гээлүүд байдаг. Тэр нь болохоор юм чихэр шиг юм байдаг гэсэн. Тэгээд өөрийгөө өсөхгүй 1 цаг хагасаас дээш явуулаад ирэнгүүт ерөөсө 30 минутын турш тэрийг идэх гэсэн. Тэгэхээр замдаа ерөөсө үүсэж болохгүй урт хугацаанд гүйж явах юм бол өсгөөд ирэх юм бол ашигтын чи нөгөө нэг идэх стоп цагаас хоцорсон байна гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор тэрнээс нөгөө заавал идэх хэрэгтэй. 30 минут ч юм уу эсвэл 40 минут өөрийгөө ингээл удаан хугацаанд гүүгээл ахаар ерөөхдөө бие организм чинь ямар байна гэдгийг хүмүүсөөр мэдээд эхэлнэ. За миний хувьд болох юм бол голын зайны марафон гүйж явах юм бол өглөө гэрээсээ цаг босоод юм идээд гэрээсээ гараад цагийн өмнө юм идээд
Тэгээд марафонд очих газартаа ч юм бас их хүлээгээд 2 цаг болно шүү дээ тий. 2 цаг ч юм уу замынхан цаг. Тэгэхээр яг бүр холын цаг өгөөс өмнө 3 цагийн өмнө хоол идсэн баг гэсэн үг тий. Тэр шингээд эхэлсэн. Тэгтээ тэр нь бол энерги болох боломжтой болтгүй. За тэгээд гүйснийхаа дараа ойролцоогоор 2 цаг 1 цаг хагас өнгөрсөндөө 2 цагийн дараа нөгөө жижигхэн гэлнүүдээ 30 минут идээд явна гэсэн. Тиймэрхүү байдлаар зохицуулдаг. Тэгээд одоо марафоно гүйснийхаа дараа ямар төрлийн хоолнууд идэх вэ? Заавалгүй марафон гэлтгүй бас ер нь тэгээ урт удаан хугацаа гүйхээр айгүй хөлстэй шүү дээ. За миний дахан бол ерөөдөө хамгийн анхлаа жимснээс эхэлдэг. Тэгээд айгүй амар сайн ус уух хэрэгтэй, жимс иддэг. Тэгээд гүйдэг хүмүүс ихвчлэн карб буюу одоо талах, тарайны талах будаа ч юм уу талхны гадалтай тиймэрхүү зүйлүүд тэгээд будаа ч юм уу тиймэрхүү зүйлүүд бас иддэг байгаа. Тэгэхээр нөгөө буцааж нөхөж авах, энерги нөхөж авах зорилготой гэсэн. Тийм юу ус хоолтын тал дээр бол маш чухал сэдв байна тий. Би бол бас маш их юу адаг усуудаг. Нэг хүний тийм өдөрт уух хэмжээний ус гэдээ байдаг. Бараг тэрийг дээрээс нь нэмээд бараг одоо хэрэг гүйснээсээ хамаарат уудаг. Тэрийг бол маш чухал асуудлуудын нэг тэр бол. За тэгэхээр ер нь хүмүүс бас бодож байгаа ямар гүйлтийн төрлүүд ер нь ямар гүйлтийн төрлүүд үүдэн те одоо заримдаа бас нэг ийм төрлүүд байдаг штэ юун дээр явах зүгээр цементэн дээр явах ч юм уу те эсвэл уул руу гөөх ч юм уу те эсвэл нөгөө дотор жимийн дотор гүйлтийн машин дээр бас гөөх ч юм уу те тэгээд эдгээр нь одоо хоорондоо ямар ялгаатай яг гадаа гүйснээс дотор гүйснээ хооронд за яг би өөрөө туршлагаас ярих юм бол ерөнхийдөө дотор нэг гүйдгүү байнга гадаа гүйдэг. Учир нь тийм бол би нэг удаа яг дотор гүйгээд нэг дотор 30 минут гүйсэн баг. Тэгээл нөгөө нэг машин зэрэг гүйж байгаа. Тэгээд машинаасаа буусан чи яг ухаалтаад ингээд толгой эргээд баг буруу гიშгээд унахчихсан. Тийм болохоор дотор нэг гүйхэ болсон тэрнээс ш. Тэгээд гадаа бороотой байна уу, харанхуй байна уу, өглөө хүйтэн байна уу хамаагүй дандаа гадаа гүйдэг болсон. За тэгээ гадаа гүйхэд түрүү намаа хэллээ бас олон төрлийн зам байгаа. Тэгээд тэр нь бол асфальтын зам байж болно. Эсвэл шорон зам байж болно. За тэгээд тэр нь дахиад энэ замыг сонгоход бас түрүүний хувцастай бас холбоотой байна. Тэ? Энэ асфальтын зам дээр гүйдэг гутал гэж тустай байгаа. Шорон зам дээр гүйдэг гутал гэж бас тустай байгаа. Тэгэхээр тэрийг бас зөв сонгох хэрэгтэй болно. Тэгэхээр бүр амар тийм хэрэггүй гайгүй. Үсээ түрүү 2 гутал авах болох тийм шүү дээ хэрэггүй. За тэгэхээр нөгөө нэг түрүүний хэлсэн асфальтын зам дээр болохоор энэ чинь байгалийн гадалтай зүйл биш болохоор олон ингээд маш олон удаа алхахаар асфальтын зам дээр хүчтэй ингээд оргиод талхаар сүүл рүү өвдгөн нөлөөлөх магадлалтай болдог учраас энэ дээр бас жоохон болгоомжтой хэрэгтэй. Тэр үднээсээ зөв гутлаас авах хэрэгтэй гэж түрүүнд хэлсэн бас тийм учиртай. За тэгээд миний хувьд бол шорон зам дээр гүөх айгүй сонирхолтой санагдсан. Тэр нь болохоор нэг Швейцарт Юмфра гэдэг ууланд дэшээ марафонд яг гүйсэлтэй 42 км тэр нь одоо 0 elevation гэдэг чинь өөрөөс 1500 м өндөр уул руу өгсөж гүйсэн байгаа. Тэгээд тэр яг шорон зам дээр гүйхэд бол тэгээд бүтэн марафон тэмцээг гүйчээд хахад маргааш өдөр нь өвдөг үгээл бодохгүй юу ч өвдөгөө. Тэгэхээр тийм амар нөлөөтэй байгаа гэсэн баггүй юм. Тэгэхээр ямар зам дээр гүйхээ бас өөрөө сонгох хэрэгтэй. Тэгээд trail run гэж тэрийг болохоор ярьдаг ууланд тийм нэг бартад замаар гүйх. Тэн дээр бол ерөнхийдөө юм зуралтай одоо уулны хатанд гүйдэг тийм шиг гутал. Тэгээд гутал маань бас тийчээ хөөстөр огт нэгтэй гутал маань жоохон тийм тод өнгөтэй байл зүгээр. Учир нь бол шорон зам дээр гүйхэд өөрийнхөө хөлийг хараад гүйсэн нь илүү аюулгүй гэдэг гэсэн. Хар өнгөтэй. Ер нь бол спортоор хичээлж эхлэе гэж бодож байгаа бол сонсогчд маань ер нь бол тод хувцсуулдаг зүгээр те гадаа байдаг спортууд бол нэг одоо машин зам дээрч харагдана тэгэл хүн амтнд харагдана. За би бол өөрөө одоо илүүдэл жинтэй хүн байгаа. Тэгэхээр би одоо гүйж эхлээд жин хасах уу? Жин нэмж магадгүй шүү. Йоо тэгэхээр чи гүйх ямар хэрэгтэй байгаа байлаа. Намаа жин хассан уугүй гэд би ч тавж нэмсэн.
ер нь бол жин нэмсэн. Гэтэ яг нөгөө жин нэмэх гэдэг чинь бас дотроо нөгөө нэг одоо хүний өөх булчин гэдэг төрлүүрийн юмнууд байгаа. Тэгэхээр яг өөхний булчин гэж байна шүү дээ. Өөхний юу бол хэмжээ бол багассан. Булчингийн хэмжээ ихсэн. Тэгэхээр сайн уу юу тамира. Тэгэхээр одоо давхар ирүү маань шууд булчин болно гэсэн. Юм хаг хазна гэсэн үг баа. За яг тэгэхээр ерөнхийдөө бол атлетик одоо спортлог харагдана л гэсэн үг юм байна шүү дээ. Яг зөв. Тэгээ миний хувьд бол ерөнхийдөө гүйж ихснээс хойш бол жин нэмэгдсэн. Яг ингээд килограммаар харах юм бол жин нэмэгдсэн. Гэхдээ гадна талаасаа харахад бол тийм амар спортлог царайтай харагдчих жоох. Хоо гэрийнхэн маань бол амар спортлог харагдаж байна. Тамирчин шиг болсон байна гэж хэлж байсан. Гэтэ жим бол амар нэмээд юм булчинлаг болсон гэсэн үг. Тийм болохоор турах байгаа хүмүүс бол аль болох тэр килограмм гэхээсээ илүү таны бид чинь өөх чинь багасна гэдгийг харуул зүгээр ах. Гүйлтэр бол өөхөө яхааргүй багасгаж чадна. Гэхдээ булчин чинь нэмэгдэх баха. Яагаад бас тэгж байгаа гэхлээр нөгөө гүүхээр айгүй хүлсдэж штэ тий. Тэгэхээр дараа нь айгүй хийдээд тий. Жирийн байдлаас илүү хийдээд тэгээд бас нөлөөлдөг болоо гэж боддоо штэ. За ямар ч сан гүүхэд бол гоё болдог гэдгийг хоёроос бол харж болохоор байна. Хоёр сайхан бүсгүйтэй ярилцж байна. За тэгэхээр би өөрөө айгүй чихэрлэг мэддэг байгаа л да. Тэгээд гүүжин гээд одоо шатаачих юм чинь гээд юм мэдээд ээж болох юм уу? Яадаг юм бол. Тэр дээр болгоомж таа. Гүүжин гээд за би гүүцэн чинь гээд за дахиад идчихье тэгээд жоохон тэрэн дээр болгоомж таатай. Хэвийн хэмжээнд шийдвэрлэдэг барах гэж бодож байна. Тийм. Яа тэгээд бас ингээд нөгөө гүүж сураагүй хүний хувьд ингээд жоохон шамтрах юм байдаг да. Нэг гүүж үзээ ядарчдаг. Тэгэхээр одоо гүүдэг найз нараас асуухад бол ерөнхийдөө гүүгээд хараа энд амархан болчтой юм аа. Би чинь дасчтой юм аа гэж ярьдаг юм аа. Тэгэхээр энэ тал дээр хоёрт одоо өгөх зөвлөгөө юу вэ? Яг тийм амархан болчдөг юм уу? Тэр нь хэрэг хугацаа шаарддаг юм болоо. Миний хувьд бол яхааргүй хамгийн анх би гүйж эхлэхдээ нэг 3-4 км л гүйдэг гэсэн аахгүй. Тэгээ 3 км гүйхрээл бүр бахардаж өгч гэл харий гэж хараад алхаад тарьдаг гэсэн. Тийм байсан. Тэгтээ яхааргүй ингээд гүйгээд ахааргүйгээд ахаараа ерөөдөө амархан болно гэж амархан болно. Тэр бол яхаа гарцаагүй. Тэгээд одоо бол яг одоо гэж хэлэхээр жоохон бодлоосод яагаад гэх юм бол тэгээд гүйгээд темпэнд ороод эхлэнгүүт ойртоо 7-8 км гэдэг чинь 5-6 майл бол ингээд өдөрт хэвийн хэмжээ. Тэр бол энгийн гүйл болоод ингээд гүйгээд эхэлдэг болно. Намынгийн хувьд тий мэдээж одоо 4-5 жилийн өмнөх өөртөө харьцуулбал одоо ингээл жил болгон ч юм уу ингээд маш сайжирсан байгаа. Гүүгээд ахаар амархан болдог гэж миний бодлоор бас үнэн гэж бодож байна. Одоо чинь жилийн өмнө нэг 5 км-ийг 35 минутанд гүйдэг байсан бол өнөөдөр одоо 30 боллоо ч гэх юм уу те. Тэгээд ингээд ер нь бол сайжраад явна. Дээрээс нь бас нэг юм зүуд зүгийг хэлмээр санагдлаа. Англиар хэлчихье. It never gets easier but you just get stronger гэд. Хизээч ер нь бол нэг амархан болохгүй. Чи өөрөө л юу болдог, хүчтэй болдог гэд. Тэгэхээр одоо ингэ чи сайжруулах тусам одоо чиний юу ч зорилго чинь ингээд улам хурдан болно, улам мундаг болно ч юм уу те. Улам цагаа нэг жоох ихсгэж юмсан ч юм уу. Эсвэл юу гэдэг тийм зорилготой бол яг л өмнөх шиг л ер нь бас жоохон хэцүү л байна. Тий. Тэгэхээр яг гүйж эхэлснээс хойш жишээ нь хоёрын амьдралд яг ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Сэтгэл санааны хувьд, биений хувьд. Биений хувьд бол түрүүнд орчихшгүй сэтгэл санааны хувьд. За ерөнхийдөө нэг өглөө гүйсэн өглөө ч юм аа те. За яг хөө дасгал хийсэн өдөр ч гэх юм уу. Өглөө ирдэг юм бол өдөртөө бол айгуу сайн энергитэй явдаг. Тэгэл нөгөө нэг өглөөний сахал памптап болол те. Тэгэл шууд тэгэл пампт очтод тэгээ явдаг байгаа. Миний хувьд бол яг тиймэрхүү өөрчлөлт гарсан. Одоо тэгээд өөдцэн ч юм уу байх ба сайхан гараагүй чинь тэгэл сэтгэл санаа сайхан сэргэн гой паркт гүөх юм бол ингээд шувуу сантал мод үнэрлэл тэгээ шинэ газар гүөх юм бол өглөө нөгөө хоттой очичаад шинэ юм үзэл ингээд хүмүүсийг хараад тий гой хотын хараад тийм өөрчлөлт гарсан.
Тэгэхээр англи сэтгэл санааны хувьд бол аюу гоё өөрчлөлтүүд гарсан. Намгавд. Тий анхандаа бол бас ингээл дээж жоохон жин хасчихсан тухайн үед юу байсан л та 23 24-т тэгээд ингээд нэг тийм гүйлтийн группт орсон явж исэн. Тэгээд тэр хүмүүстэй ингээд санаандгүй гүйсэн чинь гүүн гээл ингээл яриад байсан. Яг ясам дээр бол тэр төвшнөөс бол хамаагүй муу байсан. Тэгээд их гайхажсэн л та. Тэгэл ер нь бол тэрнээс хаашаа ихсүүлэл юу яасан. Айгу олон өөрчлөлтүүд гарч ирсэн. Тэр үед бол яг нөгөө юу гэж исэн. Айгу нөгөө physical одоо жингээ хасыг гэ тийм юутайс бол одоо бол нэг зорилго жоохон ондоо болсон байхгүй юу. Одоо бол нэг стрессээ тайлах ч юм уу эсвэл айгуу бодол санаагаа зэгцлэх ч юм уу тийм үед ер нь сэтгэл зүйн давуу тал нь одоо илүү их байдаг гэх юм уу. За за яг ингээд ганц 2 удаа гүүгээд эхэлчлээ тэгээд ийм асуулт байна л да. Яаж энийг одоо ингээд хөвшил болох уу те? Тэр бол одоо нөгөө нэг habit гэж ярьдэн шүү дээ. Хөвшил ч хамгийн ер нь чухал тэрийг төвшигийн хувьд юу гэж бодож байна? Би гүйлтийг ерөөдөө хөвшил болгосон доо шалтгаан их юм бол тухайд Нью-Йорк хотын ахгүй ч гэсэн. Тэгээд бараг л сар болгон нэг уралдаан процент ордог гэсэн байхгүй. Тэгэл тэрнийхээ төлөө сайжруулах гал ингээл гүүгээл тэгсээр гаалсэл рүүгээ ерөөдөө байнга гүйдэг болсон бахаа гэж боддоо шүү дээ. Тэгээд нэг ингээд гүүгээд дасчаар ингээд гой санагдаад эхэлчихээр сүүл рүүгээ ингээд гүүмээр санагддаг юм. За нэг хөдөлчмөрч юм шиг тийм болдог. Тэгээ миний хувьд бол тэгэж гэсэн. За тэгээд нэг айх төвчлээ тэр гүүжээ хүмүүс айх юм бол учир нь юм бол дуртай юмдаа хүн удаан явдаг учраас дургуут өчгөө болдог учраас тийм жоохон өөрийнхөө дурыг хөдөлгөж гүйсэн зүгээр ахаал гэж бодож байна. Тийм. Тийм энэ ч нэг бас гүйлт ч айгүй олон шинжлэх ухаанаар батлагдсан шүү дээ тий. Хамгийн нөгөө бенефит сайн талууд нь бол маш их байдаг. Тэгэхээр миний хувьд бас тэрдлүүдийн илүү анхандаа ингээл гүүгээл амьсгаадаа айгүй хэцүү үед байдаг байсан ч гэснээр тэрийг юу яадаг байсан л та. Анхандаа л нөгөө жингээ хас гэж гүйж хэлсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэл одоо жингээ хасан шүү одоо. Тийм болохоор ингээл айгүй нөгөө нэг давуу талуудыг уншсан болохоор тэгэл баг өөрөө жон хүчилж юу яадаг байсан гэх юм уу. Тэгэл байж л ингээд хэсэг хугацааны дараа ингээд айгүй гоё хөвшил болоод ирсэн. Тийм. За тэгшээ айгүй түрүүн хэлсэн шүү дээ маратонд гүйжсэн гэдэг ямар маратонд арга хэмжээнд орж байсан бэ тэгээд одоо ер нь орох гэж байгаа төлөвлөж байгаа арга хэмжээ байгаа юу? За миний хувьд болохоор 4-5 марафонд ерөөхдөө оролцож байсан байна. Тэр нь болохоор 2 удаа Нью-Йорк хотын марафонд гүйсэн, 1 удаа Чикаго хотын марафонд гүйсэн, 1 удаа Берлин хотын марафонд гүйсэн. Одоо тэгээд 1 удаа Швейцар улсын Юнфра гэдэг Альпийн нуруунд байдаг тэр марафонд трейл марафоноос тэрэнд бас гүйсэн. За тэгээд хэд хэдэн хагас марафонод бас гүйсэн. Тийм айхтар мэржлийн биш гэхдээ хэдэн марафоныг ер нь бол нэг хэдүүлээ команда хийсэн байгаа. Тий энэ жил уг нь 2020 онд бэлтгэхээр 2 марафон гүйхээр бэлтцсэн байсан. Нэг нь болохоор Big Sur гэдэг Сан Францискотоос доошоо өмнө зүгт 2 цаг яваад тэгээ 70 эрэг дээр маш алдартай марафон бас айгүй гой байгалийн үзэсгэлэнтэй газар болдог тийм марафон. Тэр нь болохоор ингээд 70 эрэгээр гүйдэг. Гэтэ салхитай гэдгээр айгүй алдартай. Сөрөг салхитай. Тийм болохоор маш их хөрс харсуулжгүй шаардлагатай. Тийм марафонд би бүртгүүлсэн байсан боловч сая цаар тахлаас болоод тэр нь сумгатлаа. Дараа тэгээ нөгөөний талаас Сан Франциско марафонд 82 гүнгээд бас нэг хэдэн залуучтай хам бид нар бүгдээрээ гүнгээд нэг хэдэн монгол хүмүүс гүнгээ ярьж байсан. Тэр бас цаар тахлаас болоод болчлаа. Тэгэхээр нэг ойролцоо 2020 оны марафонууд бас гүхгүй 2021 оныход яах юм бол одоогоор ямар ч ихсэн чимээ аниргүүлэн тийм
Тийм л. Мэргэжлийн биш гэчээд 42 км банк гүйдэг. Дэлхийд тойроод 42 км гүйдэг л гээл аваачих шиг боллоо тий. Тэгэхээр одоо энэ их дэлхийд тойрсон гүйлтэнд энэ цар тахал хэрэг нөлөөлж байна. Цар тахалтай одоо гүйлтээ яаж зохицуулж байна? Харин тийм цар тахлаас болоод харин гүйлт жоохон самгардаад байна гэхдээ жоохон миний хувьд гэх юм бол цар тахлаас болоод нөгөө масктай гүөх хэрэгтэй. Энд чинь бол гадаа гарахтаа заавал маск зүүх хэрэгтэй. Тэгэхээр масктай тэгээд би нүдний шилтэй болохоор нүдний шилтэй гүнгөд нүдний шил маань цантаад жоохон зам харахад хүндрэлтэй болсон. Тийм болохоор би одоо яг одоогийн байдлаар их юм бол гэртээ дугуй унж байгаа. Тэгээд өөр төрлийн байдлаар бас хөдөлгөөн хийж байгаа. Зөв. Одоо энэ нөгөө нэг жогинг альсвал зүгээр энгийн гадуур алхах бол гүйлттэй төстэй юу ялгаатай юу? Адилхан хөдөлгөөн юм чинь баг багаар эхэлжсэн чинь л зүгээр тийм. Одоо би алхах. Тэгвэл 42 км алхачвал одоо марафон алхсан болох уу? Great гэж. Тэгтээ одоо хэдэн цаг алхах болоо тэр ижаа. 42. Би жилийн өмнө бүтэн улсыг яг хөндлөн гол алхсан шүү дээ. Дээдлийн хилээс нь доотлын хил хүртэл. Тийм үү. Алхсан бай. 800 орчим майлс алсан. Зөв. Сар гараа алхсан гэсэн. Сар гараа алхсан тий. За сэдв рүү оръё. Хазаачлаа. За тэгэхээр одоо яг энэ юун дээр сэдв дээр нэг юм хэлэхэд тий. Тэгшээгийн хэлдгээр хүмүүс бас айгүй хэнийг асуугаад идэв ерөнхийдөө шогших гэж юу юм бэ? Алхах гэж юу юм те? Гүйлт гэж юу юм? Ямар ялгаатай юм? Би одоо гүйж байгаа гэхүү шогшиж байгаа гэхүү гэдэг. Шогших гэдэг чинь бол зүгээр л удаан хэлбэрийн гүйлт шүү дээ. Тэгэхээр удаан гүйж байгаа бол зүгээр шогшоо зүгээр доороо ч юм уу ингээд бие халаагаад байж гинэ л гэсэн үг. Гүйлт чинь бол өөрийнхөө хурдаараа л явж гин гэсэн үг шүү дээ. Тэрнээс бол нэг тийм том ялгаа бол байдгүй. Тийм. За тэгэхээр одоо ингээд гүүхийг сонирхож байгаа хүмүүст зориулсан тийм сонир сэтгүүл байт юм болов уу? Ашаал Facebook group ч гэдэг юм уу те. Тийм зөвлөх кино сонир сэтгүүл тийм зүйл байна уу? За би тэгээд ном уншижсэн ном ч юм уу тий. Ном уншдаг юм чи уншдаг ном бол хэлчихье гэл. Ном бол яриа да одоо. Ном болохоор Born to Run гэдэг тий. Одоо гүүхийн төлөө төрсэн хүмүүс гэх тийм ном байсан. Тэр болохоор авторын ном нь Christopher McDougall гэдэг зохиолчийн ном байгаа. Энэ болохоор энэ ном маань ер нь хүн болгон гүүхийн төлөө төрсэн байдаг. Гүүн гэдэг маань алхахтай адилхан байгалаас заяасан зүйлээ. Тэгэхээр хүн болгон гүйж чаднаа гэдэг тэр зүйлийг анханаас нь тайлбарлаж эхэлдэг тийм ном байгаа. Тэгээд нэлээд бас шинжлэх ухааны үднээс тайлбарладаг. За тэгээд зүйлрүүгээ тийм хүмүүс тэгвэл одоо яг байна уу? Орчин үед болоод одоо хүмүүс гүүхээ байлтан надад суух байдалтай эсвэл машин дээрээ явдаг болсон юм чинь тийм хүмүүс нь хаана байна гэдгийг хайхад Мексикийн өндөр ууланд амьдардаг тийм нэг групп тийм хүмүүс байна. Тэд нартай хамт очиж амьдраад тэрийг яаж гүйжээгэн сураад тэр тухайн бас энэ ном дээр бичсэн байдаг. Одоо би тэр номыг анх уншичаад тэгээд түүнээс хойш ер нь бол би ч гэсэн тэгвэл гүйж чадах юм байна тий. Анх хүмүүс бол хизээж машинтай байгаагүй морьтой ч гэсний хөлтэй хүм болгон байгаа үгтэй үүсээр айгаад бүх зүйлийг хүргэдэг байсан тий. Тийм болохоор тэр тухайг сонсчоод би бас гүйж чадах юм байна гэдэг их урам ороод яг гүйжсэн тийм ном байгаа. Тэгээд заавал олж уншаарай гэж хэлье. Юу бас би сонирхлыг татлаалаа. Тэгшээгийн хувьд одоо фоллоу хийдэг янз бүрийн тийм элит гүүгч ч юм уу те гадаад Монгол тийм өвчтөн биширж явдаг тийм гүүгч байдаг уу? Би одоо нэг амар яг спорт талаас нь ерөөсөө боддгоо штэ. Тийм би болохоор яг зүгээр амьдралын нэг хэсгээр. Гэхдээ элит раннер одоо гүүгч гэдэг штэ. Тэгээ бүр яг ингээд тэмцээнд хортон гүйдэг. Тэд нар бол үнэхээр харахаар ингээд бүр ингээд зүрх ингээд хөөхөө тийм гоё хүмүүс үнэхээр яхаа байдаг. Одоо Нью-Йорк хот болон Берлин маратонд яг ингээд гүөх гээд байж хахад гараан дээр гарч тэгээд яг ингээд харагдаж байгаа хгүй нөгөөдөл чинь тэгээд ингээд хамгийн урд нь гарч фак гэж яваад амар хурд юу хараад бүр ингээд зүрх ингээд тийм гоё гэж тийм хүмүүс яхаар байдаг л та. Би яг хувийн хувьд бол яг тэгж тагдаг юм бол байхгүй. YouTube дээр зүгээр тэмцээ олимпиадын марафоны тэмцээн үзэж байгаад хүртэлцтэй нэрээ айгуу догдолтой шүү дээ. Тийм.
Тэгээд тийм саяхан бас нэг яг энэ үеийн дуртахад нэг марафоныг 2 цагаас доошоо анх удаа Кенийн тамирчин Элид Кипчогийг гүйсэн. Тэр бол бүр хэлээд бүр байх юм шиг л гэж хэлээ да. За тийш хэрвээ анх гүйж ихсэн эхлэж байсан үеэ өөртөө одоо 10 5 6 жилийн өмнө те анх гүйж эхэлж исэн үедээ одоо тийм боломж олдвол өөртөө юу гэж хэлэх үү? За анх хэрэг би өөрөө гүйж хайсан байх юм бол одоо тэр хүндээ зур юу гэж хэлэх вэ? Багаар хэлэхдээ за тэгээ сумгалцаа хийгээч эхлэхээс гүйж эхлэхээс өмнө бие хаалгаач гэж сайн хэлсэн. Яг гэх юм бол би анх яг гүйж ахлаа хамгийн анх нэг 3-4 км л гүйдэг тийм чадaltaй үедээ Geekwind бас 10 км гүйцэн. Тэгээд яг тэр нөгөө Central Park дотор 10 км-ийг нэг тойрог байдаг байхгүй. Би тэрийг ингээд нэг хагас бүтцээр ингээд гүйцэн чинь дараачихын өдөр нь хөдөлж чадахгүй хөлбөр ингээд гацаасаг болоод тэгээд ажилдаа бүр явчихдаггүй. Тэгээд өвдөг бүр тэгээд хэлсэн байгаа. Тийм болохоор багаар нэмэх хэрэгтэй. Учир нь юм бол би чинь бол тийм Geekwind-ийн 10 км зүгээр маргааш ижил 10 км гүйдэг болно гэсэн тийм зүйл биш. Тийм болохоор багаар эхлээд 3 дараа 4 5 гэдэг ингээд багаар гүйх юм бол гэмтэл авахгүй эрүүл байдлаар ингэж багаар нэмэгдэх боломжтой. Тийм болохоор би бол тэр үед бол яг харахгүй гэмтэл авсан тэгээд 7 хоног баг ингээд өвдөг тэгээд гуй муу амар удаад шатматаар явчихдаггүй нэг амар сонир явжсэн тэгээд тийм болохоор тэрийг дээр анхаар хэрэгтэй ахаа гэж байна. Тийм тэр маш чухал энэ эхлэн одоо яаж байгаа манай сонсогчдод анхааруулж хэлэхэд одоо энэ подкастнаас нэг л юм сурыг гэвэл одоо олж мэдсэн гэвэл эхлэхдээ багаар эхлээрэй л гэж зөвлөмөр байна бас миний зүгээс. Удаан гүүхчин хурдан гүүхээс дээш үү. Ягаад гэвэл миний бас айгу том алдаа байсан л та. Анх эхлээл хамаг хурдан гүүсээр байгаа. Тэгээд айгу олон одоо энэ олон жил сурахад бол удаан гүүх нь хамаагүй дээр. Зөв. Яг гүдэггүй хүний хувьд бол би угаасаа хоёрын ярианаас нэг дүгнэлт хийж яана л да. За нэгдүгээрт гутлаа зөв сонгох хэрэгтэй байна. Хоёрдугаарт гүйж эхлэхээс өмнө халаалт хийх хэрэгтэй байна. Гуравдугаарт одоо хөнгөн зүйл идэх альсвал богино хэмжээнд гүйх юм бол заавал юм мэдгүйгээр бас өглөө гараад явчих болох юм байна. Тэрийг мэдлээ. Тийм. Тэгээд өөрийгөө зовоохгүйгээр багаар тэгээд бас тууштай явах хэрэгтэй байна гэдгийг ойлгож авлаа. Тэгээд бас жин тоогийн хувьд хасахгүй юм байна шүү. Зүгээр харагдах нь бол нарийнхан болж олноо гэж ойлголоо. Үгүй өөхөө хасаал булчингаа нэвэн штэ. Тэгээд тийм. За тамираа гүхэд бэлэн үү одоо? Тий одоо гүйж эхэлнэ. Дараа чинь дугаараас хүмүүсээс харна зэ. Тий. За бас энэ дашамт сонсогчдод анхааруулж хэлэхэд гүйлтийн талаар дугаар маань бол дуусаагүй дахиж үргэлжлэн. Тийм болохоор хэрвээ танд өшөө асуух асуулт байвал манай пэйж дээр бичиж үлдээгээрэй. Тэгэх юм бол биднес дараагийн дугаараараа таны асуултад чи асууж мэдхийг хүссэн зүйлийг чи хүргэх болно. За тэгээ сонсогчдоо хэлэхэд та яг одоо яаж эхлэх вэ? Боловсролын подкастын анхны дугаар болох яаж гүйж эхлэх вэ дугаарыг сонсч байна. Эхний дугаарын маань зочноор Баасан Тэгшээ Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос оролцож байна. За тэгээд ерөнхийдөө цаг нэлээ явсан байна. Подкаст маань ч гэсэн өндөрлөх төгсөн байна. Тэгээд цагаа гаргаж одоо анхны дугаарт маань оролцсонд маш их баярлалаа. Тэгээд одоо сонсогчд маань одоо хэлэх үг юу вэ? Тэгээд нэвтрүүлгийг маань хааж өгөөч гэж хүсэж байна. За тэгээд бүгдээрээ гүйцгээе. Хүн болгон гүйж чадна. За тэгээд гүйлэх хэрэг тань таалагдах юм бол бас амьдралын чиний гоё чухал хэсэг болохоор сороод үзээрэй. Гүйж чаднаа гэж хэлье. За тэгээд өөрчлөлтсөн баярлалаа. 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 За